Ширээний дараа хийлээ. Танилцуулж тусгай. За энэ бичлэгэн дээр болохоор спойл дагуулдаг. Ширээний хүчний дараалал. За тэгээд ямартай чадахгүй. Өөрийгөө гоцоо эсвэл хорны найрлагыг ашиглаж төтгөрөдөө хордуулдаг. Доод царны чөтгөрөлд өгөх төрөг дөөлтэй царных дөөрл яг хордтол доод төсвөртэй хамаагүй хороо ашигласан зүйлээ сүйдээ нөлөөлөхөө бэлж эхлэн сүйдээ. Тэгтэл тэр цар хоёртой тулцсан болохоор угаасаа дийлж бараагүй хүчсэн. Мозааны ялахад бол том нөлөө үзүүлсэн ганц хүн том нөлөө үзүүлсэн хэдэн чухал хүмүүсийн нэгэн. Тэгээд бас маш хурдан хөдөлгөөнтэй үзэн хэмжээний дараа орохоор хэмжээнийх 1000-аас үзэн хэмжээний хурд бол хэлийн хурд нэлээд сайжсан. Тэгээд бол хэлийн хүч чадамж хүчтэй ганц гарын тасарсан зүйлээ хийлдэг. Геотератэй ганцаараа хийжсэн хүмүүс тэр дундаа гэхдээ нөгөө төгрөгийн маркийн нэхэр хэмжээний хүчтэй биш болох. Тэгээд бол дээд царны хүчнээс ганцаараа байхгүй Шинобогийн адил. За дараагийн 7-р байранд Ренгоку миний хамгийн хайртай ширээ. Ренгоку Аказа хоёрын тулд угаасаа дийлэх хүч билээ түүний нар манд хүртэлсэн юм байгаа. Тэгэхээр Аказа түүнийг одоогоосоо илүү хүчрхэг болж чадахгүй юм. Тэм ч бас чөтгөр бол гэж хэлдэг шүү дээ. Тэр нь угаасаа үнэн. Гэхдээ илүү хүчтэй байсан бол өдөд марка нээсэн байж чадхаар хэмжээний хүчтэй халтаа. Хэрвээ марка нээсэн бол одоо Аказа өдөд алхаа шахсан байгаа. Бараг алхаа харна шүү дээ. Гэхдээ угаасаа хүчний дараалал гэж юм марка нээж чадаагүй. За 6-р байранд манай Мицури орж ирж байна. За Мицури угаасаа хүн байхаар хэмжээний хүчтэй би. Бүр мозааны 1 гарыг тасалж чадсан хүн. Тэгээд бас энэ уян атом бие тэр угаасаа дээд цар дөрөв бол хантаагүй нөгөө уур хилэнг